Би бол үнэхээр Путин ерөнхийлөгч Си Жинпин дарга хоёртой бол их ойрхон, их сайхан тийм харилцаатай. Одоо бүр тийм хүний хувьд их тийм ойлголцсон, их сайхан харилцаатай байсан шүү. Путин ерөнхийлөгч намайг ажиллаа өгнөхэд сонсоод чи тэгээд дахиад ерөнхий сайд болж болох уу? Дахиад ерөнхийлөгч нэрдэвшгүй гэж асууж ийсэн. Абе одоо ерөнхий сайд надаас тэгж бас асууж ийсэн. Одоо ерөнхий сайдын ажлыг дахиад үргэлжлүүлж хийж болох уу гэж. Гэхдээ тийм болтол би бол их сайхан ажиллаж байсан. Си Жинпин ерөнхийлөгчтэй олон улсын арга хэмжээ, бусад арга хэмжээнд дээр нэг жилд 13 удаа тааралцсан байдаг шүү дээ. 13 удаа тааралцсан. Тэр одоо урд хөршийнхаа ерөнхийлөгчтэй тэгж уулзаж тааралдана гэдэг нэг жилд нэг таарлахгүй юу тийм байдаг юу байлаа. 3 жилд нэг таарахгүй юу гэж ярьдаг юу байсан. Би бол Обама ерөнхийлөгчтэй их ойрхон ажилладаг байсан. Одоо намайг юу яагаад Монголын ерөнхийлөгч миний одоо фаворит ерөнхийлөгч гээд ингээд бүр ингээд нуруунд алгадаад ингээд хүнтэй уулзаа зогсож ирсэн зарим одоо орны улсууд энд очиод нэг тийм ядаргаатай юм ярьдаг байхад шууд хайчаад хүрээд ирдэг байсан шүү дээ.